Сайн байцгаана уу? Бид нар яг Астана хотын Төв циркийн урд цэцэрлэгт хүрээлэнгээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Наогны баярын Нэмчилэн гэдэг. Би Хөгжим мужийн коллежийг 2013 онд их хоёр багш удирдлагандаар тэнцвэрийн амраар төгссөн. Агаарын гимнастик, уран нугалтаар хичээлдэг. Уран нугалтаар хичээлээд 7-8 жил болж байна. Одоо энэ бол анхны тэмцээн. Анхны тэмцээнд ирсэндээ маш их баяртай. Айгу сэтгэл тогтолж байна. Намаас Сүхбаатарын хэлбэрл гэдэг Хөгжим мужийн коллежийн шан хөгжмийн мэргэжлэр одоо 2 дугаар курстээ суралцж байгаа. Тэгээд 8 настайгаас хойш шинэ цэрэг Төвийн отхон цэцэг багшийн доор хичээллэж мөн агаарын гимнастик, царихтай үзүүлбэрээр хичээллээд өдөрсөн. Тэгээд энэ тэмцээн бас анхны тэмцээн. Тэгтээ Викторийн хоёулынгийнх нь олон улсын циркчтэй анхны тэмцээн байгаа. Казахстан улсын үндэсний баярыг тогоож мөн ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тохиолдуулан Казахстан улс маш өргөн баяр тэмдэглэдэг юм байна. Энэ үндэсний баярт зориулж олон улсын циркчдийн 8 дугаар фестиваль наадмыг зохион байгуулж байна. Бид бол одоо 5 дугаар фестиваль, 6 дугаар фестиваль, мөн өнөөдрийн 8 дугаар фестивальд бас уран бүтээлчдийн чадвар шансааг үзэгчдэд сонирхуулж, уран бүтээлээрээ өрсөлдөх, уран бүтээлээрээ танилцах ийм завшаантай өдрүүд болж байна. Mongolia, Vietnam, Украина, Узбекистан, Республика Саха, Якутия, Хакай-Малая Республикасы. Яа, дүнгийн хамгийн ихний хатгуултын нээлтэнд хичээл авч ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Казахстан улсын циркийн тайзан дээр Монголынхаа төмийг мандалаад гарч ирэх үнэхээр сайхан байлаа. Сэтгэл маш өндөр байна. Одоо дараагийнхаа явах төмрийг өмсөн тоглолтондоо бэлгэн. Өөрсдийнхөө намайг бэлтгэхийн тулд би яалаа тийм учраас эргээд дараалцъя. Казахстан улсын Астана хот баригдаад одоо шинэ хот болоод 16 жил болж байна энэ жил. Тэгээд циркийг баригдаад 9 жил болж байгаа. Манай циркэд 40-50-аад жүжигчтэй. Тэгээд манай жүжигчдийг ерөөсө хятад хагас нь ажиллаж байгаа. Одоо 3 жил болж байна контрактор ажиллаад. Тэгээд бид нар энд байнга суухгүй тэгээд контрактор ийш нь ажилдаг. 1 жилээр, 2 жилээр, 1 сараар, 6 сараар тэгээд манай энэ Казахстан улсад Караганда, Астана, Шымкент, Алмата 4 цирктэй байгаа. Цаар дамжаад тэгээд наашаа энд ирсэн. Тэгээд айгүйх нэлээд олон цаг бараг бүтэн 2 өдөр явж ирсэн. Нэлээд олон өдөр жоохон ядарч ирлээ. Тэгээд шууд ирээд өчигдөр бараг ганц 2 цагийн нэг менежмент ороход нөгөө гэрлээ үзэх хөгжмөд харуулах тэд нар тийм үзэх маш бага хэмжээний тийм цаг байлаа. Тэгээд тийм цаганд үзчихэд тэгээ одоо өнөөдөр тоглолтондоо орох гэж байна. Украин, Вьетнам, Узбекистан, Якут, Орос, Хятад гэсэн орнуудаас нэлээд сайн чадaltaй намрууд ирсэн байна. Тэгээд бас нэлээд өсөлтөө ширүүн байна. Нийтдээ нэг яг тоглолтын хөтөлбөр 15-6 номер тэр явцаа багч. Тэгээд бас тэр олон номерууд хоорондоо өрсөлдөх чинь. Ерөнхийдөө энэ дэрсэн үзүүлбэрүүд нэлээд сайн үзүүлбэрүүд байна. Бас жоохон айдас байна. Гэхдээ ямар ч лсэн чаднаа. За энэ үзүүлбэр бол агаарын үзүүлбэр Украин улсаас ирж энэ сталд оролцож байгаа. Энэ агаарын гимнастикийн үзүүлбэр дотороо энэ бас өөр үнэтэй одоо шинэлэг үзүүлбэр харагдаж байгаа. Шидэлтэй акробатын төрлийг энэ агаарын нисэлтэй холж үзүүлэх. За одоо яг төгсгөлийн 3 эргэлтийн хэсгийг үзэж байна. Маш амжилттай энэ бол гүйцэтгэлийн өндөр түвшинд 3 гар дээрээс 3 эргэлт хийж доотлын савлуулах энэ төр очиж гараараа холбогдно гэдэг бол бас чанартай үзүүлбэр харагдаж байгаа. Ер нь Украины циркийн үзүүлбэрүүд бол акробатын төрөлтэй гармахаар байдаг. За
Одоо бид манайшинд Оросын холбооны улсаас ирсэн сургуультай амьтдын тоглолтыг үзэж байна. Циркийн урлаг гэдэг маш олон төрлийг акробатик, агаарын гимнастик, мууралт, сургуультай амьтад, алиалагч гэдэг их олон төрлийн онц сонирхолтой үзүүлбэрүүдээр баялаг байдгаараа үзэгчдийг татдаг, циркэд хүмүүс дуртай болдог. Дэлгэцэн дээр бид одоо Вьетнамын цагиргатай үзүүлбэрийг сонирхож байна. Вьетнамд бол хоёр цирк байдаг юм байна. Нэг нь Ханой хотод байдаг, нөгөөх нь Хо Ши Минь хот. Энэ жүжигчин бол Хо Ши Минь хотоос ирсэн цагиргатай үзүүлбэр. Энэ жүжигчний үзүүлбэр маш хурдтай. Бас л бусад олон цагиргачдаас бас ялгарх давуу чанар үзүүлбэрүүд, энэ тоног төхөөрөмж, тоглолтын арга барил, энэ хурд техник гэдэг бол бас л өөрсдийн үндэслэг илэрхийлсэн ийм сонирхолтой үзүүлбэрээс дараа тэмцээнд маш амжилттай болцсон. За бөмбөгтэй жонглёр дотроо бас олон янз байдаг. Энэ Якутаас ирсэн Якутын 3 жонглёрчны үзүүлбэр бол эрзэний бөмбөгөөр доошоо ойлгож жонглёр төрлийн жонглёрчд ирсэн. Якутын цирк бол сүүлийн 10 жилд бол эрчтэй хөгжиж байгаа. Ерөнхийдөө боловсон хүчнээ хятад улсад бэлддэг. Хятадд бол 3 жил 4 жилийн хугацаатай жүжигчтэй бэлдээд Якутын үндэсний онцлогийг харуулсан хэлбэрүүдээр одоо бүтээлээ чанаржуулдаг. Технодад бол Якутын циркийн 3 жонглёрчны үзүүлбэр амжилттай ирж маш өндөр үнэлт авсан. За аратны тоглолтын хэсгийг үзэж байна. Энэ бол мөн л Казахстан улсаас фестивальд оролцож байгаа сургуультай арслангийн тоглолт. Сургуультай арслангийн үзүүлбэрийг үзүүлж байгаа өдөртөн тоглоулагчд, сургагч нь бол удам дамжиж аратанд сурж байгаа юм гэр бүлийн жүжигчид байсан. Тэгээ энэ удаад энэ тоглолтын дээр бол ээж хүү хоёр хамтарч энэ арслангуудыг өдөртөн тоглож байгаа тоглолтын хэсгээс үзэж байна. Циркийн урлаг гэдэг бол гэр бүлийн урлаг гэж ярьдаг. Тэгээд энэ нь бол энэ аратын амьтдыг болон бусад амьтдыг ч гэсэн сургаж байгаа сургагчд нь бас үе дамжиж бас удам дамжиж ингэж сургагч нар дүрэн гардаг. Мөн л одоо сургуультай амьтдын үр төлөв бас л удам дамжиж цирк дотор төрж циркийн үзэгчтэй одоо өөрсдөө сурсан эрдмээр баясгаж жүжигчин болдог. Циркийн урлаг тийм хэдсэн дээр тэнцвэр гэж сонирхолтой үзүүлбэр байдаг. Маш аюултай үзэгчдийг бас сэтгэлийг бас догдлуулсан хүнд төрлийн үзүүлбэр. Энэ өндөр дагаар дээр ингэж нарийнхан хэдсэн дээр тэнцэж явна гэдэг бол маш төвчээр урт хугацааны бэлтгэл шаарддаг юм үзүүлбэр байдаг. Тэгээ хэдсэн дээр бас дангаар авч давхарлаж явах 2-3-аараа давхар тэнцвэрийн юм төрлүүдийг хийдгээрээ циркийн хэдсэн дээр тэнцэх үзүүлбэр өрнөц байдаг. За хэдсэн дээр тэнцэх үзүүлбэрийг одоо энэ удаад Оросын холбооны жүжигчид үздэг байна. За Давид дэлгэцнээ Казахстан улсын Алмата хотын улсын циркийн агаарын гимнастикийн үзүүлбэрийг сонирхож байна. Алмата хотын циркийн уран сайхны удирдагч Досбатировын бяцхан шавтайгаа хамтран тоглосон энэ үзүүлбэр маш өвөрмөц шүдэрийн зууж хамтран тоглогчтойгоо агаарт дүүлдэг юм өвөрмөц сонгодог хэлбэрийн үзүүлбэр байсан. Энэ үзүүлбэр тус фестивалийн Гран-при шагналыг хүртсэн амжилттай оролцсон үзүүлбэр байгаамаа. Казахстаны бас циркийн олон жилийн түүхэнд бас мордны гайхамшиг гэдэг энэ үзүүлбэр бол нэлээд том байр суурь эзэлдэг, эр зөргийг, хурд хүчийг авхаалцсан ба гайхуулж байдаг. Морин дэл дээр гэж нэмэрч цирк хийж байдаг бол хосх үзүүлбэр манай Монголын циркийн урлагч гэсэн мордны гайхамшиг гэдэг энэ гайхалтай үзүүлбэр бий болоод 40 жил амжилттай Монголын болон гадаадын үзэгчдийг Монгол морднгууд гэдэг
экспресс бас өндөр төрөгч байгаа. Манай хам Монгол мордны холбоо гэж цогтгоорын маань өдөртдөг мордонгуудын тоглолт бол олон газар айлчлан тоглолт үзүүлбэр үзүүлж байгаа. Монголчууд өөрсдөө энэ мордныхаа гайхамшиг үзүүлбэрийг үзэхдээ ямар их сэтгэл догдолж, ямар их бас уухай дүрлэг өргөж сонирхдаг билээ. Мөн казахын үзэгчид ч гэсэн яг энэ үзүүлбэртэй хайртай, дуртай, энийг маш их дэмждэг, энэ үзүүлбэрээр бас омгшиж байдаг ийм ард түмэн шиг надад санагдсан. Цэрэгчтэйгээ хамт ингээд нэг менежмент гараад тэгээ хоорондоо өрсөлдөөд өөрсдийнхөө улс орны нэрийг ингээд одоо өндөрт гарах гад ингээд хоорондоо өрсөлдөөд байж байгаа ч гэсэн чөлөөс цагаараа ингээд Астана хотын хэмжил сэтгэлтэй хамтдаа танилцаад хоорондоо найзлах нөхлөөд ингээд явж байгаа нь маш таатай байна. За яг одоо Казахстан улсын үндэсний түүхэн музейд ирсэн байна. Тэгээд нэгдээд бас 2 онж байгаа гэж байна. Бас гайхалтай тийм музей байна. Тэгээд гаднаас нь харахад ч гэсэн тийм сонио өвөрмөц хэлбэртэй, доторх нь ч гэсэн ерөнхийдөө тийм сонин садан тийм музей байд юм байна. Сүм баригдсан байна. Лалын шишинтэй тэгээд одоо яг манай циркийн бүх жүжигчид, олон жүжигчид орж үзэгчтэй бүгдээ хамтдаа орж сонирхцгаана. Хотын хамгийн өндөр цанхуй дээр ирсэн байна. Тэгээд маш гайхалтай харагдаж байна. Хот тэр чигээрээ харагдаж байна. Тэгээд яг энэ өндрөөс нь ингээд дөрвөн зөвлөө харах юм бол маш гайхалтай тийм ордон байна, цамхаг байна. Ерөнхийдөө маш гайхалтай хот юм аа. Бүр ингээд айгүй сэтгэл маш их өндөр байна. Ийм их юмыг бүтээсэн тийм хүн болохоор ерөнхийлөгчөө маш сайн дээдлдэг тийм орн байд юм байна. Ордон цирк, бүх юм эндээс аягаа харагдаж байна. Тэгээд ерөнхийлөгчийн гарын хээ хүсэлтэй юм байна. Тэрэнд ингээд тавиад сайхан зүйлийг бодож ингэж тавьдаг юм байна. Аягаа ерөнхийлөгчөд дээдлсэн орн юм байна. Аягаа гоё юм байна.
Монгольский цирк «Хака», Монголия. А еще больше аплодисментов Астана! Маш их сандралтай байлаа. Гэрлэндээ бас жоохон тасаагүй байна. Тэгээд нөгөө зүгээр нуухгүй масктай нугарж байгаа болохоор бүр хэцүү. Тэгээ маск ингээд энэ таглаад бүр айгуу хэцүү. Гэхдээ ямар ч лээсэн ямар ч алдаа гаргасангүй маш амжилттай тоглолцлоо. За манай уран нуграачид элбэрэл номын чулуу нарын одоо өөрсдийн сэтгэж, өөрсдийн бүтээж, өөрсдийн зохиосон ийм үзүүлбэрээр одоо бусдын уран бүтээлтэй өрсөлдөж байна. Астанагийн үзэгчид манай Монголын циркийн жүжигчдийн уран бүтээлийг маш халуун дотн хүлээж авч байгаад бид баяртай байна. Сайн мэцхан үзэгчтэй ингээд бид хоёр Казахстан улс тэмцээнд амжилттай оролцож ирээд одоо буцаад эх орондоо өрөлцөн ирсэн байна. Бид хоёр Казахстан улсын Астана хотод болсон олон улсын циркчтэй тэмцээний Эхоаз гэх тэмцээний тусгай шагналыг болох хүрэл заан тэгээд мөн 3 дугаар ойрлох хүрэлмөр цам авсан байгаа. Яг одоо хамт олонтойгоо нийлээд цэцэрлэгт хүрээлэнд нүүлийн циркээ бариад бас уралдаан тэмцээнийхээ амжилттай номеруудыгаа тоглоод ингээд үзэгчдтэй циркийн тоглолтоор бэлэг барьж байна. Тэгээд энэ гайхалтай үзүүлбэрээ үзэгч та бүхэндээ толилуулах гэж байна. Тэгээд мөн циркэд хайртай бүх үзэгчдтэй баярлалаа.